гарч ирж байна уу? Тийм яа. Одоо хорим нэр бити яваарай. Одоо чи бол одоо хорим нэргээ би чамайг өөр жол дихгүй байна тийм шүү. Одоо жаахан нараас адалтай шимдий. Одоо бордооны хөдөлгөөнөө өгөхлөө гэж яаж. Бордооны хөдөлгөөн бол ингээд тогтжээ. Манай бордоо биш доо. Нэгэн бол би та манай хүмүүст орж ирэхээс өмнө би бол өөр хүнтэй хамтарч хийжсэн. Тэгэхэд бол одоо манай нэгэн одоо малчтууд авч арсан улсууд бүр мөдөн малын одоо бордооны үн ханшин хөтий гэдэг. Тэгээд би өнөө жил өнөө хавар өөрөө ганцаараа хийснээс хойш нэг дүн бордоонд 400 төгрөг буурч. 400 төгрөг буурснаас одоо миний өнө хөдөлгөөн бол одоо би бол өн төрийн өвөө гэж явахдыг бодохгүй байна. Дахиж өн 400 төгрөг буурснаасаа өргөд хөдөлгөөний үн бас нэг 400 буурья. Яагаад ингэж хийж ийнө гэж би чамд сайхан ярья. Очин өнөө жилийн нэгд малын үн амар доор байна. Манайс өвс бордоо холдог улсууд өвсөө жаахан илүү шин хамдруулаад бордоогоо жаахан илүү хамдруулаад өнгөсөр бол одоо хүн болгоо ашиг шимийг үрчгэн хүн болгоо хэмтэх юм авчихна. Би нэгэн бол ийм хөдөлгөөн хийж байгаа. 1000 гарын хүнсэж чугалраа. Ингээд бол түрүү нөрдөн чамчаа өвөн хожрын чамчаа өгжээ. Ордон жанд одоо саман бооны мөөди өгөөд ингээд бол 50 хүнээ шахмал өгсөн. 50 хүн л ашиг шимийн хүртээ юм олж авч. Тийм 1000 хүнээс нэг 50 хүн. Юм олж авдаг гар сайтын юм олдог нь олчтой нь ороод аваасан. Олч байх хүн жигээр хос явчихсан. Тэгэхээр би одоо тийм сайхан юм өгье гэж бодохгүй байна. Өгсөн дууд нь одоо баяртай, авсан дууд нь баяртай сайхан юм олаа явуучих юм. Авсан дууд нь урангуй шүү дээ. Тэгэхээр чи тэрийг хамгийн шижи шиднөнгөөр хүн болгонд л энэ VPN-ийнхаа хямдхан үнээр хүн болгооны яад дийлэн. Хүн болгооны хямдхан. Энэ чинь бол одоо жинхэнэ өргөдөг гэж хэлнэ. Тийм ба, ингээд өргөдөг шиг хүн болгон ашигын бүртэн тийм. Баярлчих юм шүү. Хүн болгон баярлчих юм аа. Тэг ингээд яваад болъё. Тэгэхээр нэгднгийн манай бордогийн авсан малчтай бүр үнэн ханшийн мөдөн өнөө жилийн хөдөлгөөний үнийн гарга бол нэг дүндэр 800 жоос борж ийн гэсэн үг. Өн бол одоо онцгой их нэг л сар явагдана. Илүү одоо дийлэх байгаа. Ийм танай үчгэр болно уу? Болно. За малчтууд маань тийм малчтууд маань өстэй энэ нэг сарын цагийг ашиглаж одоо хурдуухан бордоогоо одоо аваа. Энэ чинь 800 зоос гэдэг чинь бол амрууд нэг тонн дээр 800 зоос гэдэг чинь бол одоо өстэй мундаг их бууралт тийм ба. Хорж явал тэгэхээр бол одоо өстэй малчтын өмнөөс маш их бодлого хэлж байна. Энэ 2 жилийн малын үн ханш буурсан. За ус бордоорын үн ханш өндөр. Энийг бол одоо чигэж болохын дотор одоо малчдаа үзэж байгаад харж байгаад одоо энэ болохын дотор одоо юу жиг гэж бодож байна. Бууруулж өгье гэж бодож байна. Энэ бол мундаг сайн байна. За. Жижиг өргөд өрөөс нь одоо нэгэн манай хүнсд орж ирэх гэсэн өнөө хавраас өөрөө малдараа жараад одоо ингээд ашиг шимийн хүртээ одоо хураг тугал нь гоё болсон болохоор өөрөө шууд одоо өнөө жилийн 3 сарын үед надтай гөрөө бичээд манай хүнсд орж ирээд өгтөө хоёр одоо харсраад ингээд хийж ирэн. Тэгвэл манай өнөө удаа манай өгч намайг даа 2 удаа манай житон хийчихлаа. Манай энэ житон чинь өнгийн житонтыг бодвол ондоо. Жирэм житон чинь 1 жил хийн 2 жил хийн за хийхгүй л. Өргөд нөрөөс удаад өөр хүнд өгдөг юм өөр өнөөс удаад яваад байна. Өнөө бүтэн 24 жил явж байгаа. Тийм шүү. Энэ компани чинь 24 жил болж байна жилж байна. Тэгээд ер нь би бас энэтэй тэгэхэд бол одоо түрүүн би бас мэдэхгүй шүү дээ. Би ч одоо бордоо гэж боддог юм чинь тийм биш юм байна энэ чинь аа. Энэ дотор чи олон зүйлийн одоо ёс учир байх юм байна. Олон зүйлийн мэрэгжил шингэж байгаа юм байна. Тэгсэн чинь энэ яг энэ уураг нь бол 19 байвал юу ер нь улсын хямдлагт одоо бол хэр тэнцэнэ. Тэгэхээр бол манайх бол 21 хүрсэн байна ш тийм ба. Тэгэхээр бол энэ тэгцэг нэг тэр жүгжүүлж болохгүй гэдэг чинь бол тэр машин чинь бол мундаг байгаа биз дээ. Тэгээд бүр компьютероор ингээд хэрэгжээ тэр хөнжөндөө хөвөхгүй бол ингээд аргасаж жижиг яг би нэг таслая. Юуны учраас малчтад бол хөрхий хөрөө ирлээ нэг атагчхаа жирам жэдэлж үдэн жирам үнэртэд үдсэр одоо мөтөхөөс бол дотор нь юм байх юм уу дөөр хуучин машин одоо хуучин малчтад шүү дээ. Мал нэг насаар малцаас бол нэг жинхэнэ юмсууд нь олж үдээ гэсэн. Гөвтөр дотор үнэн болж жижиг мөтөхгүй. Тэгэхээр энэ машин л ухаан чинь манай бордогийн машинаар хийж гин яагаад юм. Тэр чи тэр нэг хүртэл хэлж юм бэ дийлэхгүй. Бэлажуу чанаас нь түнгөө идэхгүй гарч түнгөө идэхгүй ямаатан дугаараа чамыг түнгөө идэхгүй гэсэн. Тэгэхээр энэ нэг талын манай өн удаан бүх дээлидүүд очиж их санаа амарсан. Ер нь чигээд бол энэ зэрэг дийлэнхий бордоо бол одоо тийм байдаг шүү дээ. Жохом юу ч ойлгож байгаа мэдгүй яг надаар юм. Тэр мод хийчих зам нэг өнөө бордоо балхдаг юм уу шахдаг машин авч ирээд одоо ихсэндээ аль мод хөрлөлийн өвсөө юм уу одоо ихсэндээ юм хийх юм одоо энэ хэдэн зүйлийн юмээс хахаа гаргах тэр жохом юу байх юм мэдгүй тийм ба. Тэгэхээр энэ удаад би өөрөө яваад энэ талаар одоо ч маш их ойлголттой болсон. Би ер нь чигээ манай дайлич одоо энэ 15 байна ба. Ер нь чигээд одоо бас одоо шин дайлын орё гэж хүмүүсүүд байв. Орё гэж бодвол манасыг ирж бодон шүү. Одоо их сайхан. Сэн чанартай бордогийн манастай хамт үс басхаад бас өөрийнхөө малдраа ашиг шимийн хүрснээ дагуу бас амьдралынхаа багсах жоос олё гэсэн үсүүдээ бас хамтарч болно. Одоо тэгвэл Шилээ хот төр бол чааш 200 гаруй жилийн бордоо байна. Миний мэдхээр бол баг гөвч
манай зандан бордоо шиг энэ охорхоо хугацаанд юм 10 өдөн салбартай бордоо бараг байхгүй байхаа. Миний бодохоор бараг 10 өдөг чинь 2 3 салбартай бараг байна уу. Тэгэхээр өн улсууд бол яг өгттэй адилхан. Бүр хөдөөнө мал дээр сууж байгаа болсон. Мал дээр нэдэн жараад ашиг шимийн хүртөөд одоо баруун хөгжимч хөвчнүүд айлын 3 жил жарж байгаа юм бордоо. Тэгээд одоо өнөө жил бүр бүгдөө одоо бас сайн бордоогийн хамтхан үнээр одоо дээлэний үнээр бас мал дээр аваад зарчих нь нэгсэн. Хоёрдугаар сайн бас эмдэрлийнхэн домтолцоос олчих нь хөдөлгөөн бол одоо энэ 2 өдрөөс эхэлье. Тийм. 1 сарын хөдөлгөөн тийм ба? 1 сар. 1 сарын одоо 1 тонн дээр 800 зоос 800 зоос буурна шүү. Малтдууд минь хурдуухан энэ цагийг завдаа 1 сарын хугацаатай шүү. Одоо энийг бол цагийг завдаж хурдуухан өвлийнхөө бэлтгэл ажиллаа юм уу? Одоо жигэд бордоо мордоогоо ингэж нөөцлөх гэж байгаа хүмүүсүүд маань хурдуухан жигэд аваарай. За та нар ингээд 50 газар гоо гэж үг санаа зовоо. Яг цагт нь тулаад бордоогоо авсан ч болно. Тэгэхээр жарах үедээ авъя гэвэл энэ удаа бол манайс хурал хийгээд ярьсан. Би юуфиг нь бүр дээлидүүдэн бүр гаргаж өгч юм. Би гаргаж өгч. Жихнэ дээлидүүдийг бүр хөссөн, шаардсан. Малчтын бүр үүд нь хөргөж өгöd. За малчтууд минь одоо энэ хамгийн гатуу гэцүү энэ хэдэн жилийг манайс хамтдаа бордооныхон компани манайс ч гэсэн тэр малчтууд ч гэсэн манайс хамтдаа энэ цагийг ингэж ялан давхаар чамаа тэггүй. За манайхнаа өгсөн баяртай, авсан олжтой байгаарэ. Баяртай. Амжилт хүсье.